За сайн манайхан. Өнөөдөр та бүхэндээ түүхэн үйл явдлаас сэдвлэн бүтээгдсэн 2024 оны The Children's Train хэмээх адал явдалд хүн амьдралдаа заавал үтсэн байх ёстой гэж онцлмоор маш гайхалтай Итали киног тайлбарлан хүрэхээр үлдлээ. Дэлхийн 2 дугаар дайны дараа өмнөд Италийн зарим хотуудад ядуурл, өлсөглөн, ажилгүйдэл туйлдаа хүрч олон мянган хүүхдэд хангалттай хоол хүнс, боловсролгүй, гамшигын нөхцөлд өсөж төрөмж байсан бөгөөд хүүтэйгээ үлдсэн ганц бие ээж энэ хүнд цаг хугацааг даван туулахын тулд коммунистуудын санаачилсан аз жаргалын галт тэрэг нэртэй хүмүүнлэгийн хөтөлбөрт итгэж ядан газар дээрх ганц өгөө өгч явуулахаас үр аргагүй хүрсэн тухай уг бүтээлд өгүүлдэг байна. Харин одоо бүгдээрээ кинонд орцгоё. Контент эхлэхээс өмнө лайк болон subscribe дарж кино задлан суугаа дэмжээрэй. Өнөөдөр хэдүүлээ галт хэрэгтэй киноны талаар ярилцах учраас та бүхэндээ Tokyo аппликейшнтэй хамтран маш чухал нэгэн мэдээллийг дуулгахаар шийдлээ. Ялангуяа галт тэрэг болон автобусаар хөдөө орон нутг руу тогтмол зорчдог хүмүүс маань анхаарлаа нааш нь хандуулаарай. Tokyo аппликейшнаар орон нутгийн галт тэрэг болон автобусны тасалбар худалдан авах бүрдээ 10% буцаан олголт авах боломжтой болжээ. Үүгээрч зогсохгүй. Хэрвээ та Tokyo аппликейшны Family Group бүртгэлтэй бол 15% буцаан олголт авах боломжтой гэд боддоо. Tokyo аппликейшн татах Family үйлчлэгэнд нэгдэх галт тэрэг автобусны тасалбар захиалах зэрэг бүх хэрэгцээ толбоосыг description хэсэгт орууллаа. За тэгээд мэдээгүй нэгэндээ цааш нь дамжуулаарай. Tokyo-гоор тасалбар аваад cashback-а цуглуул. 1994 оны 3 сарын 18. Кино эхлэхэд нэрт хийл хөгжимчин Америго Эсперанцо тоглолтоо эхлүүлэхийн өмнө тайзны арын өрөөрөө орж ирээд ээжтэйгээ уцаар ирж байгаа нь харагдана. Гэтэл энэ үеэр манер тун цочирдын мэдээ сонссон бололтой сэтгэл нь тавгуурхэж эхэлдэг. Удалгүй тайзны арын өрөөнд нэгэн эмэгтэй хаалга тогшин орж ирээд тоглолт эхлэхэд бэлэн болсныг сануулж түүнээс аль гутлаа өмсөхийг лавлан асуухтаа түгсэн байдалтай байгааг нь анзаараад амжив. Юу усныг асуухад Америго төрсөн ээж нь нас орсон тухай маш харамсалтай мэдээ хүлээн авснаа дуулгаж тэгсэн ч санаа зовх хэрэггүй хэмээн эмэгтэйд мэдэгдээд тоглолтоо цуцлалгүй тайзны зүг алхах нь тэр. Уг нь ээжтэйгээ ярьж байсан мөртлөө ээжигээ нас орсон тухай мэдээ хүлээн авах гэхээр энэ ах хүн мэн хоёр ээжтэй болов та. Тэрээр тайзнаа гарахын өмнө өөдөөс нь бяцхан туранхай жаал ширт зогсож байгаа мэтээр хий зүйл харж бодол дотроо хэсэг төрөлдөгч хэн нэгэн түүнийг тайз руу гараарай гэх дунаар бодит байдалдаа иргэн ирнэ. Түүнийг тайзан дээр гарч ирэх мөчөд үзэгчид нэжигнэн алга тачилтаар угтаж манерч алчуур гарган иргэн нүлэмсээ арчаад хийл хөгжмийн уран тансаг аялгау ишлүүлж эхэллээ. Эндээс үзэгдсэлэгдэхэд түүний хүүхэд насны дурсамжийг харуулж байгаа юм. 1944 он. Италийн Неаполь хотын гудамжинд агаараас тесрэх бөмбөг хаяж хамаг хүн ард амь тэмцэн ийш тийш гүйлт үеэр нэгэн эмэгтэй Америго хэмээн чангаар дуудаж хүүгээ хайж байгаа нь харагдана. Гэтэл бяцхан Америго юу болоод байгааг огтхонч ойлгоогүй бололтой үнсэн товрог дэгдэж буй гудамжинд өөрийг нь уйлан дуудах ээжигээ шоолон тэрэгний ард нугдаа сууж байснаа гэнэт хүчтэй дэлбэрэлт болмогц ухаан орж ээжигээ хайж олоод чанга тэврэн уйлж эхэллээ. Америго хүү ээжтэйгээ идэх хоол өмсөх хувцаар тарчигхан амьдардаг тул гутал өмсөн алах хүмүүсийг ихээхэн сониучрахаж бараг танихгүй хүмүүст өмссөн гутлаар нь оноо өгч мөгөөд ээжигээ дагсаар нэгэн барилга руу орлоо. Хүүгийн хувьд гуталгүй хүмүүс нь тэг оноо, муу гуталтай хүмүүс нь таарвхан оноо, шинэ гуталтай хүмүүс нь 10 оноо авдаг бололтой. За тэр барилга дотор юу болж байна гэхээр Италийн коммунист намаас хүмүүнлэгийн ажил явуулж хүүхдүүдийг өөр газар руу нүүлгэн шилжүүлэх боломжийн талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгч байв. Тэндээс гараад ээж нь хүүдээ гудамжнаас шарсан бин авч өгөөд одоо чи том болсон, цаг үе хэцүү байгааг ойлгосон биз дээ хэмээн учир хөвтүүлэг зүйлс хэллээ. Тэр үеэр дайнд хөвгүүдээ алдсан зарим настай эмэгтэйчүүд ээжд нь хандан Оросууд 200 хүүхдийг галт тэргэнд ачаад явах гэж байна. Хүүхдүүдийн гар хөлийг дастаа 100 шатаадаг юмсан. Хүний мах иддэг мангасууд та нар хүүхдүүдэд золигт гаргаж байна гэдэргээд амар дарк имиж гарлаа. Үүний дараа 2 гэлгмаа гарч ирээд хүүхдүүд бол эцэг эхчүүдийн өмч биш харин бурхных гэж хэлэхэд ээж нь ихэд урлан хүүгээ дагуулсаар гэрлэг оров. Гэртээ орж ирснийхээ дараа Америго аавыгаа хизээ ирэхийг шалгадагч ээж нь түүнд Америк явсан аав нь хизээ нэгэн цагт эргэж ирнэ хэс өөр юм хэлсэнгүй. Аав нь Америк яваад алга болсон болохоор хүн Америго гэдэг нэртэй байж ч мэдхээр юм. Хэсэг хугацааны дараа тентгийн хүмүүсээс арай зоостой байрын нэгэн эрэхтэй өлсгөлэн хүүхдүүдэд задгаа мөнгө тарааж удалгүй Америгогийн гэрт ороод ирлээ. Тэр үед Америго ээжтэй туслан тамхи ороогоо сууж байх бөгөөд нөгөө чинэлгээр ээжээс нь 2 өд кофений өр бэлдэж өгөхийг хүслээ. Тэр эрэхтэй тамхи ороон суух Америго руу хялам хийснэ. Одоо болтол орсуудыг дагаад яваагүй байгааг нь гайхна. Америго энэ хүнд угаасаа дургүй бололтой хэдэр ёдор хийхтэн тэр эрэхтэй хүүгийн толгоор хуруугаараа тоншоод удахгүй орсоо чамайг хүмүүжүүлээд өгнө гайгүй гэж мэгээд занаад байгаа бололтой. Ээж нь Америгог том хүнтэй бүдүүлэх харьцлаа гэж зандраад сакс бариулан гадагшаа гаргаж айлуудаас давны өдөс цуглуулах ажилд даалгачв. Гэхдээ эдний ээж энэ эрэхтэй хоёр арай л өөр харилцаатай хүмүүс юм шиг байгаа юм да.
Америго найзуудтайгаа айлуудаас хуучин давааны өөд цуглуулж явсаар нэг мэдсэн гудамжны лангуунаас талх хулгайлж янз бүрийн юм зардаг худалдаачдын бараа таваарыг сониучрахна. Тэр дунд хүмүүс өслөг идэл хийхийн тулд бүр цагаан өнгөтэй хархнуудыг хүртэл худалдаж авч байгаа нь тухайн үед ядуурл ямар аимшигтай байсныг илтгэх мэт. Орой болоход ээж нь Америгогийн цуглуулсан давааны өөзүүдийг шалгангаа эднэр юу ч хийхээргүй дэнтэй хуучин юм гэдэл санаа алдаастай. Шөнөөлж ээжхүү хоёр нэг ороо хуваан унтах үеэр Америго цэл мөс болсон хөлөө ээжтэй нааж ээж нь ч хүүгийнхээ хөлийг гараараа дулаацуулж байгаа нь харагдана. Яаж ч ядуу зүдүү амьдэрсэн ээжтэйгээ байхдаа Америго хамгийн жаргалтай байгааж. Нэг удаа Америго найзтайгаа хулгайлах зүйл хайж яваад хүний гавлын ясаар дүүрэн мөргөлийн газарт очиж тэнд гүйлдэх авраг том хархнуудыг олж хараад үхтлээ байдагч түүнд нэгэн хачиргалтай бизнесийн санаа төрдөг. Маргааш нь тэд гудалчны охин Маручаг найрч байгаад цайвар өнгийн будаг олж авлаа. Мөн Маруча охин тэдэнд өөрийг нь удахгүй коммунистууд авч яваад гар хөлийг нь тайрах байх хэмээн айж байгаа тухайга дуулгав. Хөвгүүд түүнийг тайвшруулахын тулд хэлж байгаа юм. Хэдүүлээ энэ харахнуудыг цагаан будгаар будаж зараад мөнгөтэй олчвол эцэг эх чинь чамайг Оросд өгч явуулахгүй хэмээн зоригжуулна. Сэтгэн гэж бас агуу байгаа юм шүү. Удалгүй хүүхдүүд харахнуудаа нөгөө будгаар будаж хальт цайвар өстэй болгосон тул гудамжин зогсож цоо шин өслөг идэл хийхэд тун тохиромжтой амьд амтны ус аваарэ таныг гоёмсог бас баян харагдуулна гэд хоолоогоос өдөл хашгирч хэллээ. Удалгүй нэгэн эмэгтэй тэднийг анзаарч 100 лираар нэг харахыг нь худалдан ав. Гэнэт усан бороо орж тэдний цагаанаар бутсан харахных нь өнгө хуурж гэлэхэд өнөөх эмэгтэй буцаж ирээд Америгог барьж аван луйрчин инээ тэрийгээд хил ам дэгдэж гарлаа. Тэр үеэр тэднийхэр орж гараад байдаг чинээлэг гэр бүлтэйгээ хамт тэр хаваар явж таарсан тул ашгүй асуудлыг намжаан Америгог хэрэгт орохоос хэрглэж дөнгөдөг. Ингээд манай хүн харахны бизнес эхлүүлээд бүтлгүүцсэн байдаг. Бороо намсны дараа Америго гэртээ эртэл коммунист намын идэвхтэн эмэгтэй тэдний дэрч гисэн ээжтэй нуулцаа сууж байдаг бөгөөд хүүгээ хойд нутаг руу явуулах юм бол өмсөх хувцс идэх хоолоор гачигдахгүй юм ятгаж байгаа нь харагдана. Түүнийг явсны дараа Америго ээжтэй хандан би өөрийн гэсэн гуталтай болох нь үний юм бол коммунистуудын хийснээр явсан ч яах вэ гэж хэлхэн тэр. Хүмүүрт дутуугийн комплекс гэж байдаг бол манай энэ нөхөр гутлаар л их дутаж явдаг юм уу даа хөөрхий. Оройн хоолны үеэр нэмж хоол идэхийг хүсэх үлсгэлэн хүүдээ ээж нь өөрийнхөө хоолоо өглөө. Маргааш нь хойд нутаг руу хүүхдүүдийг авч явах бүртгэл явагдаж эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ мэдээллийг бүртгүүлж эхэлдэг. Америго байцаагчид өөрийгөө ухаантай 3 дугаар ангид сурах хэмжээний мэдлэгтэй гэж бахархалтайгаар хэлнэ. Бүртгэлийн дараа тэд хүүхдүүдийг усанд оруулж цэвэрхэн гутал хувцас өмсгөөд галт тэрэгний өртөө рүү аваачив. Яг тэр үед сэтгэл зүйн хувьд докторгүй шинжтэй нэг эмэгтэй эцэг эхчүүдэд хандан хүүхдүүдэд үхэл рүү түлхэж байна гэж орилоод тэдний хүүхдүүдэд явуулахгүй байхыг уриалав. Айсан хүүхдүүд бүгд л ээж аав руугаа иргэн гүйлтгэхэд тэр дунд Америгоч мөн ээж дээрээ ирээд надад гутал хэрэггүй би гэртээ үлдмээр байна гэд уйлж хэллээ. Удалгүй тэр дундаас нэгэн настай эмгэн хуран цугласан хүмүүсийг тайвшруулах үүднээс хэлж байгаа юм. Бүү сандарцгаа. Хүүхдүүдийг нь асарч тооглоод илүү сайхан орчин нөхцлөөр хангахын төлөө явуулж байгаа хэмээн учрлав. Мөн коммунист намын идэвхтэн эмэгтэй түүнийг дэмжиж 11 наснда дайнаас олж нас орсон дүүгийнхээ тухай ярьж дахиад нэг ч хүүхэд дайны улмаас өлсөж зовж үхэж үргдэх ёсгүй хэмээн уриалдаг. Эцэст нь Америгогийн ээж замдаа өсвөл идээрээгээд нэг алим атгуулад хүүгээ чангаас чанга тэрэн долмистэй нүдэрээ түүнийг үдэн явуулав. Галт тэрэг хөдөлж эхлэхэд Америго бус хүүхдүүдийн адилаар шинхэн хүрмээ тайлж ээждээ цонхоор шидэн өгдөг бөгөөд хойд нутгийн коммунистууд мөнгөтэй юм чин дахиад шинийг аваад өгчин. Харин энэ хувцсыг ядуу ээж нь зараачултгой хоногийн хоолоо олж идсэн дээр гэж бодсон тэр ээж. Гэтэл хүүхд бүрийн хүрэмдээр дугаар хатсан байсныг тэд гинт тухаарад сандарлаж эхэлтэл нэг эрэхтэй гарч ирээд хүрэмгүй болсон хүүхдийн нэрийг асуун гаран дээр нь дугаар бичиж эхлэв. Олон цагийн аялал үргэлжлэх үеэр коммунист намын эмэгтэй Америгог гутлаа тайлаад унтаж амрахыг зөвлөхөд манер гутлаа хулгаад алчна гэж тайлдгүй. Орой унтах үеэр Америго ээжигээ хөлийг нь дулаацуулаа сууж байна хэмээн зүудэлж улмаар нойрноос сэрв. Түүнийг сэрхэд бус хүүхдүүд гүн нойронд автаж байлаа. Өглөө болоход тэд галт тэрэгний цонхоор анхудаа цас орж байхыг үзээд гайхан биширцгэн. Галт тэрэг эцсийн өртөн дээр ирэхэд хойд италичууд дарцаг намруулан хүүхдүүдийг халуун дотноор өгтөн авлаа. Ямар ч тач Орос руу бол явуулахгүй юм байна. Өдрийн хоолны үеэр өмнөд Италиас ирсэн хүүхдүүд маань хоолноосоо сэжиглэж муутсан эсвэл хордуулсан байх магадaltaй гэж санаад итгэс татгалзаж байгаа юм тэрэ. Гэвч коммунист намын нэгэн эмэгтэй өөрийн амаар идэж үзүүлэхэд өсөглөн хүүхдүүдийн санаа намарч бүгд амаа олохгүй идэж эхэлдэг. За тэгээд хойд Италийн хүүхд өргөж авах хүсэлтэй гэр бүлүүд ээж дараалан хүүхдүүдэд сонгож авсаар эцэст нь эзэнхий туранхай Америгийн хөвөлд торосоор ганцаараа оцров. Хамгийн сүүлд нь Дерна хэмээх нөхрөө дайндалцсан коммунист эмэгтэй хэсэг эргэлтсэний эцэст түүнийг гэрлүүг авч явахар шийднэ. Тэр шөнө Америго хардар зүүдлэн мангас байна хэмээн хашгирч ээжигээ уйлан дууцаарс ирэхэд Дерна түүнд ус өгч тайвшруулахыг хичээв. Ээжээсээ ганц ч удаа тусдаа унтаж үзээгүй Америго Дернагаас өөрт нь бүвэн дуудуулж өгөхийг хүсгэд Дерна дуудуулж чадахгүй гэдгээ хэлээд оронд нь ном уншиж өгч байгаамаа.
Удалгүй хүү тайвширч дахин нойрны ертөнцид давтлаа. Маргааш өглөө нь Америго гадаах ертөнцийг хартал агаар мандал битүү цайсан байхыг үзээд хөөх тэсрэг бөмбөгний утаа байна гэж уулгалтал Дерна түнд энэ утаа бишээ. Хойд нутаг өглөөдөө ийм өтгөн мантай байдаг юм хэмээн учирлана. Ингээд тэд өтгөн ман дунд сүү авахар явцгаав. Америго анхудаа фермийн үнийг олж харчаад айц очиртоход Дерна түүнээс чи өмнө нь үхэр харж байгаагүй мүү гэхэд хүү манай нутагт харахнууд л байдаг. Бид заримдаа мууралж иддэг байсан гэдэл үннээ хэлж орхив. Мөн үнэтэй айлын эзэгтэй буюу Дернагийн бэрэгч Америгод дулаан цамц өмсүүлж Дернач хүүг өөрийн төрсөн ах болон гэр бүлтэй танилцуулж байгаа юм. Агийнхын дундхөө Люшан өөрийнх нь цамцыг өмссөн Америгог хараад илт дургуцах боловч Дернагийн ах түүнийг халуун дотноор угтан авдаг. Тэд нэм гаргийн ажлаа хийж эхлэх бөгөөд ахын том хүү Риво Америгод фермийн ажлыг танилцуулна. Тэс өөр орчинд ирсэн Америго үнэ дахиад ойроос үзэж бяцхан нэрийг нь эрхлүүлж явах үеэрээ үлгүүртүүлсэн утлагтай махыг олж хараад тэсэлгүй хумсалж амталж үзэж байтал түүнийг цонхоор ажиглаж байсан Люшан тэр бол хулгайч хомсдогч гэд орилоод унлаа. Шинэ хүмүүстэй дасан зогцох учраа олохгүй яваа Америго эцэст нь ээжихөө өгсөн альмыг хазан зогсно. Оройн Дерна хоол хийж байх үеэр Америго орж ирэхэд Дерна түнд өөрийгөө хүүхд өсгөх тухай мэдлэг туршлахгүй гэдгээ хэлэхэд Америго хариуд нь миний төрсөн ээж ч бас хүүхд өсгөх тал дээр таарах нэг юм байсан. Тэр намайг бурхнаас заяасан шийтгэл гэж боддог гэж хэлээд Дернагийн өөртөө эргэлзэх айцыг үргээхийг хичээнэ. Маргааш нь хөвгүүд түлээ мод зөөж явах үеэр Америго айлын том хүү Ривогоос Дернаг яагаад үргэлж хар даашин зүмсдгийг нь асуутал Риво түнд хэлж байгаа юм. Дернагчийн нөхөр нь германчуудын цэргийн баазыг дэлбэлээд фашистуудад баригдаж хот даяар чирэгдэн амиа алдсан баатар учраас тэр өдөр бүр түүний араас гашууддаг юм а хэмээн тайлбарлав. Удалгүй тэд гал зоохны өрөөр орж иртэл Америго өмнөх өдөр нь хомслох гэж оролцсон утлагтай мах бүтнээр өлгөөтэйхийг олж хараад өмнө нь ийм хоол үзэж байгаагүй тул маш их хайж баг хүн алаад дүүжсэн гэж төсөөснөө яасан гараад гүчлээ. Ядаж явахад тэнд байсан нэг эмэгтэй түүнийг барьж аваад бид чамд талах яаж хийдгийг үзүүлээ. Энэ их сонирхолтой гэд гал дүрлзэж халуун зүг руу ойртуулахад Америго бүр чих хайж би 100 чадаж үхмээргүй байна гэж орилоод ойроо зүхтаад гүчиж байгаамаа. Хэсэг хугацааны дараа Дерна түүний араас очиж арайхийн тайвшруулахад Америго хизээ төрлөх нутаг Непал руугаа буцах тухай асууна. Дерна түнд ургацын талбайд тариан төрөв шаргалтын цагт чи гэртээ харина гэж учирлаад удалгүй түүнийг хичээл номын мөр хөөлөхөөр сургууль руу дагуулад яв. Америго сургуулийн хүүхдүүд зориулсан юбктэй форм өмсөхийг хүсэхгүй байна эдэргэд бас бөө юм болдогч Дерна түүнийг аргадаж барьсаар ангид нь орж дөнгөдөг. Дернагийн ахын дунд хүү болох Люшан мөн тэр ангид илссэн байх бөгөөд ядаж байхад Америготой нэг ширээнд суусан тул тэр хоёр маргалдаж зодтолдон хичээл өмүүлэхэд багш нь тэднийг эвтэйхэн салгаж ангид хичээлээс өөр зүйл хийхийг хориглоно гэд бүх юмыг нь маш тодорхой тайлбарлаж өгөв. Мөн багш нь дайн аль хэдийн дууссан гэдгийг зарладаг. Хичээл үргэлжилж багш хүүхдүүдээс 2-ыг үрчхэн 6 хариу өгдөө гэж асуухад Америго хамгийн түрүүнд 12 гэж зөв хариуллаа. Багш нь түүнээс аль хэдийн тоон хурд сурсан гэсийг нь лавлахад мань хүн үгүй хатагтай би Нефелд байхдаа гутал тоолдог байсан юм. Гутал үргэлж хосоороо байдаг шүү дээ гэж хэлэхэд ангийнх нь түүнийг шоолж удалгүй завсарлагын хонх дуурлаа. Ангиас гарахын өмнө хэсэг хүүхдүүд Америгог өдөж чи яг л загас шиг өмхийн үнэртэй гэцгэн шоолоход Люшанч бас ч гэж түүнтэй хамт амьдардаг юм болохоор түүнийг дээрлэхүүгүүдээс өмөр хайдлаа шүү. Даанч ангиас бүгд гарсны дараа Люшан Америгод хандан гэхдээ чи загас шиг үнэртдэг нь үнэн штэ гэж хэлэхээ мартсангүй. Танихгүй орчинд шинэ хүүхдүүдтэй дасан зохицох гэж бас нэлээд болох нь л дээ. Оройн Дерна түүнд шин дэвтэр өнгийн харандаанууд бэлгэлэхэд Америго амьдралдаа өөрийн гэсэн юмтай байж үзээгүй болохоор их л баярлж байгаа нь харагдана. Дерна түүнд өөр юу хэрэгтэй байгааг нь асуухад Америго сургууль дээрээ муухай үнэртэй гэж шоолуулснаа хэллээ. Улмаар Дерна түүнийг усанд оруулангаа хэлж байгаа юм. Сахилгагүй бүдүүлэг хүүхдүүдийн үгийг хүн дээр хүлээн авах хэрэггүй. Царс модны үр болгон авраг мод болохыг хүсдэгч ихэнх нь гахаан хичээл болдог юм хэмээн учирлав. Америго уснаас гарсны дараа хэдэн өдрийн өмнө өөрийгөө утсан махнаас хумсалсан үннээ өчөж өөрийг нь бити хөөж явуулаарай гэж гуйхад Дерна түүнийг чангаар тэрвэн гэр бүлийн дотор хулгайч гэж байдаг юм аа гэж хэлээд тайвшрууллаа. Хэсэг хугацааны дараа Люшан хөө аавыгаа Америгод сэтгэл гарган хийл хөгжим тоглохыг зааж байгааг хараад бүр нилээн атаархаж байгаа нь харагданаа. Тэдэн дээр нэг эмэгтэй орж ирээд захиалсан сандлаа Дернагийн ахаас авахтаа илүү өглөн энэ өмнөдөөс ирсэн хүү чамаар заалгаж хөгжим засдаг болох нь гэж сончход Америго даруй амнын үгүй би найрал хөгжмийн хийлч болно гэж аваад байлаа. Манай хүн чинь энд ирээд шинэ мөрөдөлтөй болоод бүр гараад өгчээ. Орчин хүнийг өөрчилдөг гэдэг яалтч үнэн болтой. Нэг өдөр сургууль дээр нь тэдний ангид өмнөд Италийн Непал хотоос Росона гэх охин шилжин ирлээ. Тэр охиныг Люшан хүү ихэд сонирхож багш нь түүнийг Америгогоос салгаж шинэ охинтой хамт суулгахаар болдог.
Гэхдээ Росона охин амьдралын хугацаанд дарагдсан бололтой одоогийн амьдралдаа их сэтгэл дундуур байхаж. Нэрэн Америкогийн шинэ ээж Дерна маань коммунист идэвхтэн бөгөөд өмнөдөөс ирсэн хүүхдүүдийг сүмийнхэнд хариуцуулж өгөх ажлыг бас зохицуулдаг гэжээ. Тэр өрөө Дерна шинээр ирсэн охин Росонаг сүмийн тэргүүн төлөвлөгөн өгч мөн талархлаа илэрхийлэн гэртээ ойрын хоолнд урдагч Росона охин гинт тесэрч надад та нарын өрөвдөх сэтгэл хэрэггүй би зүгээр л эцэг ихтэйгээ баймаар байна гэж уурлаад гараад гүйчихв. Тэр шөнө Америго Дернагаас асууж байгаа юм. Та намайг ч гэсэн өрөвдсөн болохоор миний төлөө энэ бүгдийг хийж байгаа мó гэж асуухад Дерна түнд хаанаас та огтхон ч тийм биш гэж хэлээд духан дээр нүнсэн түүнийг унтуулдаг. Маргааш өглөө нь Америго гэрээ санснуу яасан хамгийн түрүүнд тариан талбаараа гүгээд очиход тариан түрүү одоо ч гэсэн ногоон хэвээрээ байлаа. Тэр өдөр Америгогийн төрсөн өдөр тохиосон тул нөгөө үед нь ширээ засаж билүү хуваагаад бас хөөхөн тэмдэглэж өгч байна. Бүр манай хүнд бэлэг хүртэл бэлдсэн байдаг шүү. Тэгтэл тэр нь Дернагийн ахын гараа гаргаж урлсан хийл хөгжин байв. Америго ийм гайхалтай бэлэг авсандаа хагартлаа баярлаж ах トゥ бүр тэврээд авлаа. Энэ хийлэн дээр нь Америкогийн нэрийг хүртэл сэлсэн байгаа нь ах トゥ ямар сайхан сэтгэлтэй хүн гэдгийг илтгэн. Дараа нь Дерна Америгод төрсөн ээжээс нь ирсэн захиаг гардуулж өгөхөд манер эмөрмөр санагдсан яасан аваад гүйчлээ. Америго хожим захидлын талаар Дернад баяртайгаар ярьж өгөхдөө ээж таныг өөрийнх нь өмнөөс намайг авч бурхны шийтгэлийг хүртсэн тийм ч азтай хүн биш бололтой гэж битсэн байна гэхэд Дерна зүгээр л чимээгүйхэн инээмсэглэв. Дараа нь Америго Дернагийн ахад шинхэн хийлээ тоглож үзүүлэхэд ах トゥ түүний авьяасыг биширч хинээрч заалгаагүй анхудаа тоглож үйж яаж ийм сайн байгааг нь гайхан асуудаг. Америго түүнд хэлж байгаа юм. Мэдгүй би гэртээ тамхил ороод сурсан. Гэхдээ ээж минь маш сайхан дуулдаг хүн байдаг. Хэмээн инээмсэглэн хариулв. Улмаар ах トゥ түүнийг ээжихээ дуулахыг сонссоор байгаад сонсголын чадвар нь хөгжсөн гэх таамаглал төрж түүнийг хийл хөгжмөө өдөр бүр давтахыг сануулдаг. Энэ зур Дерна тэргүүтээ тосгоны коммунист бүсгүйчүүд даны дараач ирчүүд эрх мэдлийн төлөө тэмцэж адилхан зүтгэсэн эмэгтэйчүүдтэй хүндэтгэлгүй харьцаж байгаа тухай ярилцсан сунаа. Удалгүй тосгонд хөдөлмөрчдийн баяр дохиож Америго төрөлх нутгийн андууд болох Томаси Маручо нартайгаа дахин уулзаад бөөн баяр боллоо. Тэд мөн Люшин Росона нартай таарч уламжлал ёсоор Люшин Америго хоёр дахиад л хоорондоо ам мөрөн зодоо нүдэн дэгдэгэд амжив. Энэ зодооны дараа Америго тайзны ард Дерна коммунист намын нэг эрэгтэйтэй үг сөрж эмэгтэйчүүд дайны үеэр цэргүүдийг хооллож, ховц сойж, ард талын бүх ажлыг нугалж дайснуудтай хүртэл тулж явсан байхад үг хэлэх эрх олгохгүй байгаад бухимдаж байгаа тухай олоо сонсчдөг. Гэтэл нөгөө эрэгтэй нь Дернаг доромжиж бүр алгадаад авлаа шүү. Үүнийг нүдээр үтсэн Америго орой гэртээ ирээд Дернатай ярилцах үеэр би Люшантай үзэлцдэг шиг таа ч гэсэн тэр хүнийг зөрүүлээд цохоод авах байсан. Манай ээж байсан бол тэр хүнийг лав 2 удаа тасхит лалгадах байсан гэд Дернаг өөрийгөө хамгаалах үйлдэлгүүд нь бухимдаж байгаагаа илэрхийлв. Дараа нь Америго түүнээс нас орсон нөхрийн тухай асуухад Дерна өөрийн ирэхгүй нулим сунгаж иглээ. Улмаар Америго түүнийг чимээгүйхэн тэрж тайвшруулна. Одоо бол Дернагийн талд баттай зогсох ганц хүн Америго л болж дээ. Нэг өдөр шинээр шилжиж ирсэн Росона охин гинт алгуулж тосгон даяараа охины ирэлд гарлаа. Тэр шөнө Люшин Америго гэрээс нь дуудаж өдөр Росонаг асуугаад байсан учраас галт тэрэгний өртөг зааж өгсөн гэдгээ хэлээд өөрөөс нь болж охины амнаас аюулд учирсан байх уу хэмээн айж байгаагаа хэлв. Улмаар тэд хамтдаа түнэр харанхууд дэнлүү барин төмөр замын дагуу охиныг хайж явсаар эцэст нь Росонаг олж хардаг. Гэтэл Росона төмөр замын ойролцоо өгсөн хүний цогцос олж харсан учраас хаашаач явж чадахгүй айж байгаа талаараа тэдэнд хэлв. Амьдралдаа юу юусыг үдсэн болохоор Америго зориг гарган цогцыг очиж шалгахад гавлын ясан цохиучихсан цэргийн цогцойхон тэр. Гэвч тэр найзуудыгаа айлахгүй тулд энэ ердөө нэг үгсэн амтны хэсэг байна. Хэдүүлээ тойроод явчих гэж хэлээд нөгөө хоёроо тосгоны зүг дагуулan явлаа. Харин маргааш нь Америго Дернагийн хамтаар цагдаа нарыг дуудаж өгсөн хүний цогцыг зохиосоор нь тэндээс холдуулсан байдаг. Хэсэг хугацааны дараа Америго тариан талбайн дундуур Люшинтэй хөөцөлдөж тоглонгоо гэнэт тариан төрөнүүд халиурч шаргалтан намар цаг болж гэртээ ярих болсон гэдгийг ухаарна. Түүнийг өмнөд рүү буцах болоход Дерна түүнд зайд сажиртай талах зэргээр замын хүнс бэлдэж өгөөд өөрт нь заавал загтал бичээрэй хэмээн сануулсаар байв. Мэдээж Дернагийн сэтгэл аль хэдийн хүүд хорогдоод эхэлсэн байлаа. Дерна ахын амтаар Америгог галт тэрэгэн суулгаж өгөхдөө хүүг чанга тэврэн үдэж нулимс туслуулан арай гэж нэг юм салах ёс хийх шиг болов. Энэ хэд Америгог явуулах цаг ирнэ гэдгийг мэдэж байсан ч арай ч ингэж гуниг давтан чинээ санаагүй ээжээ хөрхий. Энд мэдээж тэд үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Дээрээс нь Америго хүү хүмүүсийн хайрыг татсан цоогоос сэргэлэн нэгэн байсан гэд олон шалтгаан бий. Галт тэргэнд яваа Америго ч мөн хойд нутгийн гэр бүлээсээ хагацхдаа их гунигтай байлаа. Түүний найз нь шинэ ээжийн түүнд хувцсанд нь нууц халаас ойж мөнгө өгсөн тухай хэлээд
өөрсдийг нь санаад байвал буцах тасалбар аваад хүрээд ирээрэй гэж загсан тухай дуулахад Америго шууд л ариун цэврийн өрөөрөө гүйж орж хам хувцас тайлан өөрт нь нууц мөнгө байгаа эсхийг шалгаж байхгүй гэдгийг нь мэдээд чимээгүйхэн уйлж байгаа нь харагдана. Ингээд гал тэрийг Непал хотод хурч ирлээ. Дараагийн хэсэгт олон жилийн дараа насанд хүрсэн Америго хуучин гэртээ ирж хойд нутгаас гэртээ буцсан ирсэн тэр нэгэн өдрийг дурсдаг. Тэр өдөр Америго ээжтэй хойд нутгийн сонь сайхныг ярьж утсан махтай хачиртай талах бэлгэнд авсан хийлээ гайхуулан үзүүлсэн ч түүний ээж хүүгээ хөгжим тоглож мөнгө олох боломжгүй гэж үзээд амьдрал тустай ажил хөдөлмөр хийж сурах хэрэгтэй гэж загнан хийлийг нь хурааж аваад ламбард нь тушаахруулжээ. Энэ үзэгдлээр ээж нь хүүгээ гялцал амьдралд хит автаж одоогийн ноорхон амьдралаа голохвэ гэсэн айдас мөн Америго ээжигээ өөрт нь хайргүй болсон гэх гомдол зөрчлийг маш тодорхой харуулдаг. Хэдэн өдрийн дараа Томасиа найз нь хойд нутгийн гэр бүлээсээ ирсэн бэлгүүдийнхээ талаар гайхуулж зайцтай талах идэж байгааг харсан Америго өөрт нь юу ч ирэхгүй байгаад гутарч сэтгэлээр унлаа. Оройн хоолны үеэр тэр ээжээсээ хойд нутгаас өөрт нь ямар нэгэн илгээмж ирсэн гэсгийг асуухад ээж нь тодорхой хариулт өгөлгүй сэдвийг өөрчлөн шал хөндлөн юмнууд яриад байв. Маргааш нь Америго тэсгэл алтан өөрийн биеэр коммунист намын байранд очиж өөрт нь хаягдсан илгээмж захиа ирсэн талаар лавлахад эмэгтэй ажилтан түүнийг ирэхийг удаан хүлээсэн гэдгээ хэлж хойд нутгийн гэр бүлийн түүнд маш олон удаа хоол хүнс бүхий илгээмж явуулсан ч муудах гээд байсан тул хэрэгцээтэй хүмүүст нь тараахаас өөр аргагүй осноо дуулгаж цагаануудыг бол тоо ёсоор хадгалсан гэд түүнд гардуулан өгдөг. Мөн түүний ээжид энэ талаар дуулгасан ч ээж нь болохоор Америго өөрөө очиж илгээмжүүд авна гэсэн тайлбар өгсөн байхажээ. Удалгүй тэр эмэгтэй байдлыг гадарлаж хүүг тайтгаруулан түүнийг хариу захиа бичгтэн туслахыг санал болгодог. Гэвч Америго гомдлын нулимс асаргуулсаар тэндээс гараад гүйчв. Гэртээ ирсний дараа Америго ээжээсээ "Миний хийл хаана вэ?" гэж ууртаагаар асуухад ээж нь "Би чамд хэлсэн шүү дээ. Хийл бол мөнгөтэй хүмүүсийн сонирхдаг зүйл. Харин бидэнд идэх хоол хэрэгтэй учраас хийлийг чинь ламбард нь тавьсан. Чи ер нь сэрэн зүйдлэхэ болоод хөрсөн дээрээ буух хэрэгтэй байна" гэж хэллээ. Ууран дээцэгтээ хүрсэн Америго ээжигээ худалж ирж хэлэхэд ээж нь түүнийг зөрүүлээд алгадаж орхив. Тэр шөнө Америго ээжигээ унтаж байх хойгоор сэм босож хүрмээ өмсөд гэрээсээ зүхтаж төмөр замын өртөн дээр очин тасалбар шалах ажилтныг аргалан танихгүй хүмүүсийг аав ээжээ гэж худлаа хэлээд галт тэргэнд сууж чаддаг. Замд нь нэгэн эмэгтэй түүнээс хаашаа явж байгааг асуухад нь Америго "Ээж минь нас орсон. Би одоо Модена явж байна" гэж хэлхэн тэр. Үзэгдэл дахин солигдоход олон жилийн дараа гэртээ очисон Америгогийн хэсэг гарлаа. Манер хуучин орныхоо доороос анхны хийл хөгжмөө олж аваад дотроос нь барьцаан тавьсан мөнгийг нь бүрэн төлсөн гэх баримтыг гаргаж ирснээр харуулслын нулимс унган хингэнтэл уйлж хэлдэг. Дараагийн хэсэгт гэрээсээ зүгтсэн Америго Дернатай дахин уулзаж бие биерүүгээ гүйлдэн очиж чанга тэрвэрлэж буй агшныг харуулна. Америго гэрээсээ зүгтсэний дараа Дерна хүүгийн төрсөн ээжтэй холбоо ирсэн ч ээж нь Дернад хандан "Та миний хүү хүсвэл өөртөө хүлээж болно" гэж хэлжээ. Мэдээж төрсөн ээж нь зөвшөөрөөгүй бол Америго буцаад гэртээ харих байсан юм. Төрсөн ээж нь түүний араас очиод буцаагаад гэртээ авчирч болох байсан ч хүүгийнхээ ирээдүй аз жаргалын төлөө мөн түүнийг их хайр нь өөрөөсөө тавьж явуулах хэмжээний уужин байсан учраас тэрээр энэ сонголтыг хийсэн байна. Хөөхий ээж нь түүнийг эцсийн амьсгал хүртлээр буцаад ирнэ гэж хүлээсээр байжээ. Төгсгөлд нь Америго ээжтэй тэрвэрлэн бүүэн дуу сонсдог байсан үеэ иргэн дурснаар энэхүү кино маань өндөрлж байна. Киноны гол дүр Америго бол хоёр өөр ертөнцийн дунд сонголт хийх хүндхэн сорилтыг даван туулсан олон мянган хүүхдүүдийн төлөөлөл юм. Хөөхий хүү нэг талаас төрсөн эхийн хайр харуулсал, нөгөө талаас өөрийг нь шинэ амьдрал хөтлсөн хүмүүсийн халамж инэрлэгэх хоёр сонголтын дунд насан туршийн шаргатай үлдсэн байдаг. Уг бүтээл нь дайн хүмүүсийн амьдралыг хэрхэн сүрүүлж, ядуу тарчиг байдал хүүхдүүдийн ирээдүйд ямар нөлөө үзүүлдэг, мөн хайр халамжийн заримдаа цусан төрлөөс илүү хүний амьдралд нөлөөлж чаддаг зэрэг маш олон танил бус мэдрэмжүүдийг өгүүлдэг ажээ. Киноны төгсгөлд нас бий төрсэн Америго төрсөн ихээ энэ хорвоогоос явсны дараа ч өнгөрсөн амьдралтайгаа дахин нэг удаа нүүр тулж ээжийнх нь түүнийг их хайр хизээч хуурч байгаагүй хүлээн зөвшөөрөх мөч бол энэхүү зохиолын хамгийн хүчтэй эргэлт болсон мэт санагдлаа. За тэгээд энэ кино та бүхэнд нёгийг бодогдуулсан бол үзэл бодлоо комент хэсэгт хуваалцаарай. Дараагийн дугаар тун утгагүй шүү. Хүлээж байгаарай.